Нөгөө хөдөө очиод ингээд буунгут манай намайг ингээд дагуулж аваад тухайн орчныхоо бүх хог хаягдлыг цэвэрлэдэг гэсэн байхгүй. Тэгээ би нөгөө айлын баг тэгэл яг нөгөө хог хаягдл цэвэрлэх ажил дээр яг автагаа оногддог. Автагаа ингээд орчноо багаасаа цэвэрлэж авсараа хог хаягдлыг анзаарч хардаг болсон байсан. Мост газар зүйн сургуульд ороод байгаль орчны чиглэлийн мэргэжилтэй болсон чинь яг ингээл Хөрсөглөөс Улаанбаатар хоёрын хооронд явах замын хажуудлын хоогтэй тэгэл эсвэл ингээд нөгөө бид нар чинь айгүй хөдөө явж садлага хийдэг гэсэн тэгэл биш тийшээ гараад явахаар орон нутгийн хог айгүй харагддаг. Тэгээ нөгөө нэг багтаа тэгж ингээ орчноо автагаа цэвэрлж байгаад нэг юм цэвэрлж гимсэн гэдэг нэг юм бодлоор харж авсараад энэ салбар руу орцсон байлээ. Энэ салбарт ажиллаж эхлэхэд баг 90 тойрныхан чи яасан нөгөө хогныхаа ажлыг хийж байгаа юу? Хогийнхаа ажлыг хийж байгаа юу гэд ингээд чоолдог гэсэн байхгүй. Тэгээ сүүлийн нэг юм 3-4 жилээс илүү хүмүүс ингээд чи айгуу гоё ажил хийж байгаа, айгуу хэрэгтэй ажил хийж байгаа гэх. Тэгээ хүмүүсийн хандлага ч гэсэн хогныхаа асуудлыг шийдэггүй бол болохоо болчихжээ гэдэг ийм зүйл рүү орж ирсэн байна. Дэлхийн улс орнууд одоо багаас нь л иргэдтэй ийм нийгэм чиглэсэн янз бүрийн ажлыг хийхдээ иргэдтэй ингэж бэлтгэдэг. Яалтчгүй энэ багаас нь дадал хэвшлийг суулгах нь маш чухал юм байна гэж үзсэн. Тэгээд энэ дээр үндэслээд бол бид нар энэ нөгөө хог хаягдлын дөрүүдийг бас илүү хүүхдүүдэд гоё юм нэг өнгө явчаал ингээд заагаад тахаасаа илүү дөрүүдээр дамжуулж өгвөл илүү хоногшоо тэр нь урт хугацаанд бас мэдээлэл олж үлдэх юм байна гэж хараад байна. Ерөнхийдөө манай дөрүүд болохоор яг дахин боловсруулах боломжтой хаягдлуудыг таниулах зорилгоор гарч ирж байгаа. Одоо хунцар савныхын дүр жишээлбэл хувба, шилнийхэн дүр одоо шил лаазныхын дүр шила гэдэг юм уу те. Тэгээд гэлгар утгынхын гила, хүнсний хаягдал нь компост бордоо болдог. Тэгээ комбо гэдэг нэртэй ч юм уу. Цаасан арцган дээр бас эко цаас гэдэг компанитайгаа хамтраад цаахаа гэдэг нэртэй тэгээд ийм бас дүр хөгжүүлсэн байна. Дөрүүдийг бас яриулаад ингээ хоногшуулж тэгээд хүн болгон л дахин боловсруулах боломжтой хаягдал ямар хаягдал эдийн тэрийг манай улсад юу эдийн гэдэг ойлголттой олчвол энд хандж байгаа хандлагууд нь ангиллууд нь илүү сайжирна гэж үзэж байгаа. Сайн бацгаана уу? Өнгө нэмийн компани төслийн менежер Наран Цэцэг байна. Та бүхэндээ манай одоо байгууллагаас гаргасан дахин боловсруулах боломжтой хог хаягдал авдаг ухаалаг машиныг танилцуулах чинь. За энэ ухаалаг машин маань болохоор зөөлөн гэлгарууд, хуванцар, лааз гэсэн 3 давхар хаягдлыг авч байгаа. За та тухайн давхар хаягдлынхаа баркодыг энд уншуулад за таны баркодоо уншуулсны дараагаар тухайн хаягдал орох хогийн савны амсар нэгдэн тэнд хийгээд тэрнийхаа дараагаар энд таны авах бонус оноо болон хийсэн хаягдлын чинь тоош их гарч ирэх байгаа. Тэрний дараагаар та карта уншуулад бонус оноогоо авах боломжтой байгаа. За хэрвээ та яаж ажиллуулахаа мэдэхгүй болвол энэ QR кодыг уншуулад зааврыг өнөөс авах боломжтой байгаа. Тэгээ одоо хэдүүлээ хог хаягдлаа хийгээд туршиж үзцгээе. Ухаалаг машин маань болохоор зөөлөн гэлгарууд болон хуванцар лааз хаягдлыг баркодоор нь уншуулад тэгээд таны яг одоо хийх тэр амсар нь бол нэгдэх байгаа. За хэдүүлээ энэ хуванцрыг тушаад үзье. За баркодоо уншлаа. Ингээд хаалга нэгдэн. Тэгээд
хуванцраа хийлээ. Энэ маань өөрөө хаагдах болохоор ямар нэгэн үйлдэл хийхгүй ингээд хүлээж байна. Тэгээд энд тоош ирэх гэн гарч ирнэ. Энд таны одоо авах бонус оноо нь бол харагдах байгаа. Хөнгөн цагаан лааз байгаа. За энэ маань болохоор ер нь бол алкогольны төрлийн лааз болон одоо ус ундааны цавны лаазууд байгаа. За хэдүүлээ баркодыг уншуулад тушаад үзье. За энийг уншууллаа. Энэ лаазны амсар нэгдэж байгааг та бүхэн харж байгаа. За лаазаа хийлээ. Лаазны онцлог нь лаазны маань уур хэмжээг очоод багасгаад тэгээд доош нь унааж байгаа. За хэдүүлээ зөөлөн ялгаруу татварчилж үзцгээе. Энэ бол нойлын цаас болон памперсын за хүнсний одоо ахуйн гурилын хэмнээ ийм зөөлөн сунаж ургадаг материалтай ийм ялгаруутууд орно. За энэ хэдүүлээ баркодоо уншуулад бас л яг л ер нь бол нэг хог юм чинь ингээд хин томатын гэдгэл ийм хандлага айгүй хэцүү шүү дээ. Одоо ингээл ангилтай хогийн сав ингээл бэлээхэн өнгөөр нь ялгцсан дээр нь ингээд бүр айконыг тавиад пичүрийг битцсэн байхад хин ч хамаагүй ирээд юуруу ч юу ч хамаагүй хийцдэг байхгүй. Тэнгүүт ингээд зөв яага ингээ хийч үгээд тасангууд ингэж хийхгүй байсан юм уу гэл ингэж ханддаг тийм хандлагууд байдаг байхгүй юу. Гэхдээ энэ бол асар их өөрчлөгдөж байгаа. Сүүлийн хэдхэн жилд бол баг 2-3 жилд бол бүр айгүй хурдтай өөрчлөгдсөн. Хог хаягдалч одоо тухайн хүнд өөрөө өгөөжөө өгөөд дууссан хаягдал болсон зүйл шүү дээ тий. Тэгэхээр илүү нөгөө нэг хувь хүн өөрийнхөө хариуцлага тий. Би энэ хогийг ингээ хайчих уу эсвэл ингээд англиад хийчих үү. Хэрвээ ингээ хайчих юм бол хогийн зэг дээр очиод бохирдлолол тэр орчныгоо ингээл зааварлал байж шүү дээ. Нөгөө талд нь ингээ англиа хайчвал тэр нь үйлдвэрт очиод бүтээгдэхүүн болоод нэг хүний ажлын байрыг нэмэгдүүлээд үйлдвэрлэл хөгжүүлээд эдийн засагт ингээ хувь нэмэр орол шал өөр зүйл байгаа байхгүй. Тэгэхээр ганцхан секундэд хийдэг энэ хүний үйлдэл болохоор эргээ цаанаа зөндөө олон юм гоё эерэг үрдэг одоо гаргаж идэг байхгүй юу. Би 1000 англи ахын доороо ингээл нэг хогийн савтай гэдэг одоо бүх хүн болгон л амтай болгон баяг тэгж хэлдэг те. Тэгэхээр энэ дээр болохоор бид нар нөгөө вендинг машиныг яг энэ зориулж хийж байгаа байхгүй юу. Хүмүүс ингээ англих хүсэлтэй хүмүүс байна. Тэгээд англисан хүмүүст нь илүү ортуулъя. Энэ гэхдээ нэг хаягдал байхгүй юм байна. Хэрэглэнээс хамгийн одоо их гараад байгаа хаягдлуудаа сонгож авч хийж байгаа байхгүй тий. Тэгээд цаана бас үйлдвэрүүд нь боловсруулах боломжтой байгаа энэ зүйлүүдээ хийж байгаа гэсэн. Манай ажлынхан чинь дахин боловсруулах боломжтой хаягдлуудаа гэртээ тутаа цуглуулж байгаа л ажил дээр ирэхээр энэ дээрээ саунд англиад ичдэг. Бидний хамгийн том хүсэж байгаа зорилго бол дахин боловсруулах үйлдвэрүүдэд цэвэр түүхий дээр хангахыг хүсэж байна. Хоёрт бол мэдээж нөгөө нэг үүсээд байгаа хог хаягдлыг асуудлыг шийдэхтэй хог хэрэл пипа гэл тэгэл нэг юм овоорсон байдаг тэр нөхцөл байдлыг л арилгахыг хүсэж байгаа. Ингээл хогийн цэгнгүүт маш гоё юм өнгөөрөө ангиллагдж ялгсан хүмүүс очивол яг тэрнийхэн дагуу яг юм гадны улс орн шиг юм гоё ангилтай ийм хогны менежмент цаатай орон болоход нь бид нараас хувь нэмрээ оруулъя л гэж ингэж ажиллаж байгаа. Би өөрөө хогнодтай амьд дуртай штэ. Одоо нөгөө хүмүүс ингээл хаягдахаараа ингээл хог гэл муухай олцдог болохоор тэг чандаад штэ. Тэг сав баглаа бодол чинь одоо бидний хэрэглээнд хэрэглээ ямар их зам туулж байгаа лээ тий. Нэг дизайнер бүтээгээд тэрийг нь одоо бүтээгдэхүүн одоо газраас одоо түүхэд олборлоод үйлдвэрлээд хэрэглэгчд ирээд ингээд маш олон шаттай амжилахаар ингээд эрэхтэй маш олон хүмүүсийг хоолтой ундтай хэрэгэл ахуйтай болгож ирж байгаа хгүй ингээд цаад өөр өгөөжийг харах юм бол энэ хаягдал чинь бүр амар гоё. Тэгээ дээрэс нь ингээд хүн төрөлхтөн чанарын хойноос хөөцөлдөж авсараад өөрсдөөсөө хэдэн зуун дахин чанартай материалуудыг бий болгоцсон. Тэгээд тэр нь бол эргээгээ дахиад бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой байгаа байхгүй юу. Хүмүүс болохоор ихвчлэн нөгөө хог ангилал гэхээр амар том тэгээд ингээд өөрөөс нь ингээд бүр нэг ангид зүйл юм шиг санагддаг юм шиг байгаа. Тэгсэн чинь энэ дээр би болохоор оюутан болоод нөгөө эмээтэйг амьдэрсэн чинь манай эмээ угаасаа л ангилагч хүн байгаа байхгүй юу. Тэгээд бүх хүмүүсийн эмээ тийм бараг зарим хүмүүсийн ээж аауд нь тийм л байгаа өөртөө ингээ анзаардаггүй. Тэгээ манай эмээ болохоор яадаг гэсэн бэ гэхээр эмээгийн дүү нөгөө үлзээдтэй
ингээд хэдэн өхөртэйгээ амьдардаг тийм ихчээд байхгүй. Тэгээд эмээ дүүнэрийнхээ өхөртөнд зориулаад балкон дээр нэг юм цаасан арцаг тавиад тэгээд хүнсний ногоогоо харилцаад тэгээ хальсыг нь өхөртөнд зориулж хадгалдаг гэсэн. Хоолныхоо юм илүү гарсан аяглын юм майонезны юм цагаан сав байдаг шүү дээ. Айгуу таксайтай тэрэнд хийгээд төлөөгчөндөө ичдэг гэсэн байхгүй. Ус ундааныхаа хунцар сав одоо лааз маазуудаа тусдан цуглуулад хорцны жижигүрт өчтдөг. Тэгээд манай эмээгийнхээс юу гардаг байсан бэ гэхээр зөвхөн дахин боловсруулах боломжгүй л хаягдл гардаг. Тэгээ угаасаа эмээ намайг бүр энэ хогны талаар бодож эхлэхгүй байхад хогоо ангилдаг хүн байсан байгаа байхгүй. Одоо ч тэгж ангилчаад яг энэ дадал хөвшил бол бараг л бүх монголчуудад ийм энгийн одоо айлуудад бол байгаа. Бидний үеийн залуучууд ярьдаг байхгүй. Би ингээд багтаа усандааны хонцор сав цуглуулж чад түүхий эдийн засгт авч тушаад бас хөөрхөн мөнгөтэй аваад идэг байсан шүү дээ гэж ярьдаг. Тэргийн хог гэдэг өөрөө ерөөсөө тийм шин амар сүртэй ойлголт биш. Угаасаа л бидний амьдралын дадал хвшлтнээс нь ялангуяа монголчууд чинь тий энэ тал дээр бүр минималист амьдралтай хүмүүс гэж үздэг шүү дээ тий. Хүн төрөлхтөн нэг юм хэрглэж одоо нэг ханаад тэгээ илүү буцаад нөгөө нэг ийм хэмнэлттэй амьдрах тэр энгийн амьдрах тэр зүйл рүү айгүйх хошуурж байгаа юм шиг санагддаг шнэ.